Сайн бацхан уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Jerry Angel байна. Та бүхэндээ дараагийн мэргээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэхүү удаагийн мэрэг нь болохоор сахиус нэмрүүдийн мессеж хэмээх утгатай мэрэг байгаа. Мөн та эдээс хамгийн их санал ирсэн мэрэг учраас хамгийн түрүүнд хийж байна. За энэхүү удаагийн мэргээр хэдүүлээ. Таны одоогийн байдал болоод яагаад энэ зүйлс тохиолдоод байгаа учир шалтгаан, үүнээс юу сурах ёстой байсан. Тэгээд одоо тэр сурах ёстой зүйлээ авахын тулд юу хийх ёстой вэ гэсэн мессежүүдийг харах болно. За би болохоор сонголтыг энэ удаа чулуугаар хий гэж бодоод руна чулуунасаа гуйсан байгаамаа. Тэгээд хүмүүс аль зэрэг мессежийн олон янз байх бол гэж нэлээ хольсны эцэст уг нь би энийг 3 юм уу 5 буух болов уу гэж бодсон чи бүр 7 ширхэг буусан байгаа. Тэгэхээр 7 өөр уншлага болж таарах байна гэсэн. За одоо би эхлээд тэр нэгэн тав шиг чулуунаас эхлээд дугаарлаад явчих. Та бүхэн өөрийнхөө дугаартай чулууг өөрийнхөө сонгосон чулууны дугаарыг мэдчихээд тэгээ мэргээ авч хүлээн авч үзээрэй. За одоо хамгийн их нь энэ нэгэн тав шиг ийм дугаартай чулуу байгааз. За энийг хэдүүлээ нэгдүгээр чулуу гэж сонгоё. За дараагийнх нь яна цаашаа бөмбөрөөд унчлаа. Нэгэн тав олбооргүй байсан мөлөө. За дараагийнх нь дээшээ заасан сум. Энийг 2-ын 2 дугаар чулуу гэе. За 3 дахь нь за энэ үсэг шиг тэмдэгтэй чулууг 3 гэе. За их багын тэмдэг шиг чулууг 4. За хажуу ташаа харсан гурвалжинг 5. П үсэг шиг энэ гурвалжинг 6 чулууг. За энэ арай юу биш шүү. X тэмдэг биш. Нэг иймэрхүү тэмдэгтэй байгаа. За энэ чулууг 7 дахь гэж нэрлэе. За ингээд 1 2 3 4 5 6 гээд 7 ширхэг чулууныхаа тоог нь мэдчихсэн учраас хэдүүлээ мэргэндээ орцгоё. За мэргээ хүлээн авч үзнэ үү? Баярлаа. Сайн байцгаана уу? Нэгдүгээр чулууг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За та бүхний сонгосон чулуу бол Liquid гэдэг нэртэй чулуу байна. За энэ хүү чулуу нь болохоор төрөл болон ээж энергийг бэлэгддэг гэж байна. За эмэгтэй хүн байх юм бол бас эрэгтэй хүн байх юм бол нэг бол ээж болно, нөгөө бол төрөхтэй холбоотой ямар нэг үйл явдал байж болно. За эсвэл болвол зүгээр л амьдралыг дахин шинээр эхлүүлэх, хайр халамжийг мэдрүүлэх хэрэгтэй байна гэсэн. Эсвэл хайр халамжаар та маш их дутж байна гэж хэдүүлээ ойлгоцгоё. За одоо бүгдээрээ хөзөрч татаад одоогийн байдлыг нь харъя. Одоо ямар энергитэй байна хэдүүлээ. За чулууг нь энэчээ тавьчих те. Одоо хэдүүлээ амьдралд юу болж байгааг харцгаая. За та бүхний одоогийн байдал. За хамгийн нэгдүгээр та ингээ хин нэгэнд айгуух итгэсэн байна гинэ. Хин нэгэнд үнэхээр итгээд бүх зүрх сэтгэл цаг заваа зориулсан. Одоо би өөр юунд ч шунахгүйгээр зөвхөн энэ хүнтэй л хамт байчих төхөө гэд бурхнаас гуйсан гинэ. Энэ хүнтэй л хамт айлгаад өгчих. Энэ хүндээ байхад бол ингээ бүх зүйл окей болох гээд байна. Энэ хүнийг маань ингээ тэргэдмийн байлгаж өгөөч гэд өөрөө айгуух гуйсан байна. Тэгээд өөрөө энэ хүнийг зөв хүн гэж итгэсэн байна гэдэг чинь итгэсэн. За тэгсэн чинь яг санснаар болоогүй. Тэр хүн таныг магадгүй айгуух шархлуулаад та одоо тэр мэдэрсэн сэтгэлийн шархаасаа болоод ямар нэг байдлаар дахиж одоо хайр сэтгэлээ эсвэл дахиж хүнд итгэнэ гэдэг зүйлийг ингээд дахиж амьдралтаа хийхгүй гэж шийдсэн байна гинэ. Хин нэгэнд маш их итгээд тэр итгэсэн хүн чинь таны итгэлийг маш их өсөрдүүлсэн, бүр маш их. Тэгээ та одоо юу гэж бодгоо гэхээр одоо дахиж хинд ч юм итгэл өгөхгүй, үгүй гэдэг тийм үзэл баримталтай болчихсон. За харин болохоор за бас та өнгөрсөн айгүй олон зүйлсэд ам гарсан бололтой. Одоо ямар л одоо хүний тулахад хэцүү юу л байдیں۔ Тэр болгоно намайг одоо зориод ир. Одоо юу хүн ингээ туулахад хэцүү байдгүй лээ. Зарим нь ингээ өвчнөө дийлж чадахгүй шаналаа. Зарим нь одоо байрны лизинг ч юм гээд хүмүүст ингээ дийлж давж гарч чадахгүй зөндөө олон асуудал байдаг штэ. Тэрний эсрэг би бол хүчтэй. Би ямар ч асуудал ингээд над дээр ирсэн би ингээ шийдэж чадна. Намайг барах асуудал энэ бараг хорвоо дэлхий дээр байхгүй. Ямар л асуудал байна. Тэр асуудлууд бүгд наашаа хүрээдэр би та нарыг яалж үзүүлээ гэдэг тийм томоохон зүйл ам гарчихсан байна гинэ өнгөрсөнд.
Тэгээд үүнээсээ болоод байна шүү дээ. Үүнээсээ болоод одоо яасан гэсэн чинь тэр нөгөө худлаа одоо сайрхсан те тэр хитрхи ам гарсан зүйлийнхаа ачааг одоо үүрээд явж байна. Тэгээд энэ ачаа нь яаж санагддаг вэ гэхээр яг өөрийнхөө амьдралаар амьдрахгүй байгаа юм шиг заяа. Нэгдүгээрт өөрийнхөө амьдралаар огт амьдрахгүй байгаа юм шиг санагддаг. Хоёрдугаарт ингээд ямар ч сүнсгүй, ямар ч зориггүй, юуны төлөө яаж амьдраад байгаагаа ойлгохгүй болчихсон. Өөрөөр хэлбэл энэ одоогийн байдал, энэ хоёр нь өнгөрсөн байдал гэсэн үг байхгүй. Өнгөрсөн та итгэсэн, одоо бол хүнд ч итгэхгүй. Өнгөрсөн та амгалан байсан, одоо бол зүгээр л амгалан занчин дарагдчихсан. Тийм байдалтай байна одоогийн байдал чинь. Хин нэгэнд итгэл хүлээлгэхгүй, хин нэгэнд итгэхгүй. Одоо нуруунд дээрээ ямар л ачаа байгаа түүнийг одоо үрэл цаашаа ингээд хувь тавилангаараа явах болно гэдэг ийм үзэл баримталтай болчихсон байна гинэ. За магадгүй бас гэнт ийм мессеж ороод ирлээ. Энэ хоёрыг ингээ хамтд нь харах юм бол энэ хоёр чинь хайр дурлал юу байгаа шүү дээ. Тэнгүүд магадгүй та өнгөрсөн ингээ шинээр хүнтэй харилцаа эхлүүлээд тэгээ тэр хүнтэйгээ гоё агаагаа бусдад нэлээд гайхуулаад би өстой амар амьдрал ингээ хэрэгтэй хүнтэйгээ учирсан тий надад бараг байр машин авч өгсөн хардаа байнуудыг та нарт манад гэ хитрхи гайхуулаад тэгээ тэрнээсээ болоод бусдын ингээ хатаархал тий цагаан хил ам хүрсэн ч гэх юм уу тийм зүйл болоод одоо та тэрнийхэн горыг өөрөө ганцаараа ингээд идэлээд явж байна гэж харагдаж байна. За одоо бүгд харин яагаад ийм байдал бид нар дээр ингээ хүрээд ирсэн бэ? Юуг сурах гээд байсан бэ гэдгийг харцгаая. За яагаад юм бэ гэсэн чинь цаг нь болоогүй хахад чи яарчихсан гэдэг хариулт гарч ирж байна. Яг ингээ бүх зүйлийн тохироо бүрдэггүй те тохиромжтой цагийг нь хүлээж чадлагүй чи хитрхи гэрт яарад өөрөөрөө шийдчихсэн. Тийм учраас нөгөө яарвал даарна гэдэг зүйл болсон шүү гэж. Цаг нь болоог бах те одоо алим ингээд болцсон болоог бахад чи түүх алим аваад идчихсэн. Чамд бид нар ингээд зориулаад нэнийг алимыг ингээд тоочглж бэлдээд энэ алимаа айгуу гой ургуулжсэн чи бидний ингээд хичээл зүтгэлийг үнэлэхгүйгээр шууд өөрийнхөө дураараа загнаад авчихсан. Бид нарт ингээ ганцхан алим байсан чи болохоор тэр алимыг хүлээж чадлаггүй бүгдийг ингээ хогс орцсон гэдэг гэж байна. За одоо болохоор юуг сурах гээд байгаа гэдгсэн чинь болохоор сэтгэл хөдлөлөө дарж сурахыг эхлээд сур гэж байна. Ялангуяа чухал шийдвэр дээр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг оролцуулж болохгүй гэдэг нэгдүгээр сур. Хоёрдугаарт чи дараагийн ингээд өсөлтөнд хурдан хүрмээр байвал шалдаа сайн буу гэж байна. Өөрөөр хэлбэл таны нэг амгалан зам байгаа штэ. Би одоо юунд ч хүчрэгдэхгүй, би хамгийн мундаг нь гэдэг нэг тийм эго байгаа штэ. Тэрийгээ бүр нухчин дар гэж байна. Сэтгэл хөдлөлтөө битгий авч өөрийнхөө тэр ингээд итгэсэн тэр байр сууриа сабу. Тэгээд ингэсэн цагт чинь хорвоо ертөнцийн урсгал чам руу урсах болно. Чамайг зөөлөх болно. Чамд тохиолдож байгаа хэцүү зүйлүүдийн учир нь олдог болно. Бүх зүйл ингээд зөөлөн амар тайван болох болно. Хоёр зүйлийг хийх нь шүү дээ. Сэтгэл хөдлөлтөө өөрийгөө удирдуулахгүй байх. Хоёрдугаарт эгогоо дарах. За одоо сахиустангууд нь юу зөвлөж байгааг харцгаая. За хамгийн нэгдүгээрт нь одоо нэг жоохон ойлгосон бол тий одоо нэг учрыг тунгаасан бол нин даруй хөдөлж эхэлгэнэ. Нин даруй өөрт байгаа асуудлынхаа учрыг бол нэгдүгээрт нь тий. Хоёрдугаарт нь бусдад туслах гинэ. Бусдад туслах. Одоо өөрөө хүн гоё яж болно тий. Өөртөө гоё байгаа зүйлийг хадгалахын тулд бусадтай хуваалцах хэрэгтэй гэдэг. Бусдад хуваалцах хэрэгтэй гэж байна. Хоёрдугаарт нь. За гуравдугаар зүйл нь болохоор хин нэгэнд тусалж байгаа бол тусалсан шиг туслаарай. Хоёрын оронд туслах юм бол тэрийг тооцохгүй харин чамд ус болно шүү гэж. Одоо би танд ингээд ерөнхийн ийм зүйлүүд боллоо шүү гэдэг хэлээд өгчлөө шүү дээ. Тэгээ та ингээд за гэдэг зүйл ойлгоод мэдсэн бол шууд эхлэе битээ ууд өөрийгөө ингээ ялган таниад ялж дийлэрэ гэж байна. Тэгээд өөрт байгаа зүйлээ бусдад хуваалц. Гэтэ хүнд тусалж байгаа бол тэг хүнтэй хуваалцж байгаа бол өгсөн шиг өгөөрэй. Эргэж буцаж харамсахгүй шүү гэдэг гэж байна. За сахиустангууд нь болохоор өөрийн нөөц боломжтой таны ингээ нөөц боломж болцоотой зүйлтэй танд хангалттай байгаад ингээд илүү гардаг тэр зүйлүүдийг бусдад хуваалцаарай гэдэг
утгыг нь дахиж давтаж гарч ирж байна. Өөртөө байгаа зүйлийг бусдад хуваалцах хэрэгтэй байна гинэ. За мэрэгэн таарсан байх таалагдсан байх гэж нэ тий. Баярлалаа. Баяртай та бүхэн сэтгэл хэсгээр очлогоо мартаозай. За ингээд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дараагийн эмчилгээр иргэн уулзцгаая. Сайн бацхан уу 2 ноембрын чулууг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. Та бүхний сонгосон чулуу бол Тиваз гэдэг нэртэй руна байхны. За энэхүү руна нь болохоор шудраг ёс болон манлайллыг бэлэгддэг руна юм байна. Тэгэхээр шудраг ёс болон манлайлал гэхээр магадгүй та өнгөрсөнд ингээд өөрийнхөө хөдөлмөрийг үнэнчээр өндлүүлж чадахгүй, шударгаар өндлүүлж чадахгүй байсан бол одоо энэ дахин бүхэн өөрчлөгдөх болно. Таны байр суурь нийгэмд өсөх болно. Та ингээд одоогийнхоо амьдралыг илүү дээшлүүлж чадах болно гэсэн ийм утгатай чулуу байна. За энэ чулууг энэ байрлуулъя. За одоо хэдүүлээ таны одоогийн байдлыг харцгаая. За таны одоогийн байдал та яг өмнөх одоо 1-р группийн шиг өөртөө байгаа зүйлээс ингээд татгалцсан юм шиг санагдаж байна. Одоо танд оногдож ирсэн одоо томоохон өв хөрөнгө ч юм уу те. Ийм зүйлээс та татгалцсан байна гинэ ерөөсөө. Би энэнтэй энэнгөө явчих чаднаа. Тэ одоо аав чинь эсвэл ингээ гэр бүлийнхэн чинь ингээ мөнгө төргөө за энэнгээр миний охин миний хүү ингээд амьдралаа болгоод ингээд яваарай гэсэн чинь наадахар чи яадгийг би бол өөрийнхөө амьдралыг өөрөө аваа явчихноо наадах шиг чи надад хэрэггүй юм байхгүй гэд бусдын тусламжийг ингээд болиулсан байна гинэ. Хоёрдугаарт нь болохоор бас айгүй яаруу байна. Ингээ нөгөө жам ёсны зөв цаг нь ингээд ирэх ёстой байтал зөв цагаас нь урьтаад төрөөлж хөдөлсөн, яарсан учраас даарсан байна. Одоогоор өнгөрсөн хитрхи яаруу бас омглон байсан байна тий. Би одоо мундаг байх те би энэ ажилдаа байхад бол хааж газардахгүй. Би бол одоо хүнээс ингээ гуйлах гуйх хэмжээний биш байна гэд хитрхи омглон байгаа. Тэгээ хүмүүсийн тус мөсөө үгүй яах гэдэг юм байлмал гэд уурлаад байлуулсан байна. Тэгээд ертөнцийн жам ёсноос ангид ингээд яарад шал өөр буруу эсрэг юм хийсэн байна. Тэгээд одоо болохоор яг идэх ёстой зүйлийнхаа эсрэг буюу идэх ёстой зүйлийнхаа нэг 30%, 40%-ийг идэлээд явж байгаа гэж. Одоо тань 100% хөрөнгө байхаас та нэг 30%-ийг авч чадчихээн тэ одоогоор. Ингээд 100% сайн сайхан зүйл тохиолдох байтал тэрний 40%-ийг л дөнгөж авч чадчихээн гэж хэлж байна. Одоо энэ нөгөө өнгөрсөнд ингээд танд маш тийм хөрөнгө санхүүгийн боломж гарч ирээ. Тэг хин нэг нь тус хүргэх гэсэн чи үгүй би бол өөрөө мундаг хөө. Наадах чи авч чадахгүй. Наадах чи авчвал би арчаагүй амтан болчих гээд ингээд татгалцсан. Тэнгүүд одоо тэр магадгүй тэр хүний гомдлоос ч болоод ч юм уу те. Эсвэл бол тэр хүний ингээд өгөхжсэн тэр хоёргоо сэтгэлээр дамжиж ирэх байсан нэг ид хөрөнгийн хаалгууд нээх байсан тэр зүйлийг нь буцаацсан байна. Тэгэхээр одоо болохоор яг тэр хувь хүний тэр нөхцөл байдал те хувь хүний энэ санхүүж гэх юм уу тэр зүйл дээр айгүй хөндлөлтөнд орсон байна. Нэг 20-30% тал байна да өөртөө оногдсон одоо өдийн насанд одоо те та ягрөө нэг 30 эсвэл 20 та байгаа бол өөрийн одоо хүртэх ёстой зүйлийн нэг 20-30%-ийг л хүртэж чадчихна гэсэн өөрөө одоо хичээгээд юм штэ хичээгүйгүйсэн бол үүнээс ч багыг хүртэх магадaltaй байсан байна. За мөн нөгөө амьдралын цаг хугацаанаас төрүүлээд яарсан байна гэсэн штэ. Тэнгүүд болохоор та одоо амьдралд хэрэгтэй зүйлүүд ээ штэ. Одоо ганц хөрөнгө санхүү биш эрүүл мэнд одоо би одоо хажуучин төвшөж хаан нийжил эсвэл үр хөвгчээ арай эрт 2-3 жилийн наан цаана ингээ заяах байсан бол тэр мөрийг хөдлөх хүртэл ингээ хожигдцсан явж гинэ. Яагаад гэвэл та ертөнцийн жам ёстэй тогтсон цаг хугацааны эсрэг ингэж явсан байна. Тэрийгээ та өөрөө ингээ хурдалж ийн би ингээд илүү зүйлд хүрэх чинь гэж яг бага залуу наснда бодоод яаруулсан чинь буруу цагтаа буруу газараа амьдралаа урагшлуулах биш ухраагаа ичсэн байна гэдэг чинь шүү за. Яагаад тохиолдсон бэ гэдгсэн чинь чамайг хааны байр суурнаас харцын байр суурь руу түлхэж унгааж байна галбаар. Яагаад гэвэл чиний хэрээс гитэрсэн гэдэг тийм утгал гарч ирж байна да. Өнгөрсөн та айгу хаа мэтсэн гинэ бүх ажил чинь ингээл бүтээл дуусаалах хүмүүс нөөрэ гарч ирэл хөрөнгө мөнгө нөөрэ ингээл яг бэлэн юм шиг ингээл яг ингээ цаанаасаа таараал ингээл бүх юм чинь ингээд урагштай гоё байсан те бүх ингээ юмны урсгал тань руу ингээ байгаа юм шиг байсан чинь та ингээд яг хэрэгтэй ялангуяа чухал зүйлүүдээс татгалзчихсан учраас яах нь вэ?
одоо та өнгөрсөнд одоо хаа мэдээсэн бол одоо та зүгээр л боол болсон байна гэж харагдаж байна. Өмнө нь бол та яадаг. Тим юм авчир, ийм юм авчир гэж байдаг гэсэн бол тийм юм өгөөч надад ингэж туслаач гэдэг хүн болсон байна гэж. Яагаад гэвэл одоо хааныхаа эрх мэдлийг уруулан буруу ашигласан ингэж л гарч ирж байна. Тийм учраас хувь тавиланч таныг зарц боолыг нэрөө шууд шийдсэн байна да. За юуг сурах хэрэгтэй байсан гэхээр уйхгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байсан. Ингээ юм ингээ илбэг дэлбэг хангалуун байлаа гэд бусдад одоо тэр байдлаар ингээ төвчгнөж одоо янз бүрийн юм гаргах биш те. Яг л ингээд хүн ингээд баянж байсан, ядууч байсан. Яг л нэг зангаараа байх хэрэгтэй гэдгийг харуулсан юм аа гэдэг чинь. Тэгээд та магадгүй нөгөө ингээд нийгмийн байр суурь гайгүй те. Юу энэ төр хөрөнгө санхүү гайгүй хүмүүст ингээд таныг шавдаг үе үед болохоор өөрийнхөө биеийг тоогоод янз бүрийн муухай зан гаргасан байна гэдэг чинь. Тэгэд үүнээсээ болоод ийм зүйлийг хүртсэн. Тэгэд энэс сурах ёстой зүйл бол баянч байсан, одоо ядууч байсан те. Гойч байсан, мухайч байсан хүнтэй хүн шиг харьцдаг байх хэрэгтэй ямар ч тохиолдолд. Тэрийг сурах хэрэгтэй байна гэдэг чинь. За тэгэхэд энэний хажуугаар энэ нэг юу байгаад хаалганаас нэг юм ургамал ургацсан байгаад өвөө нь ингээ гоё цэцгийн ишин байна л та. Гэтэ надын бүр энэ анхаарал татаад ах юм. Тэгэд энэ хүзрийг бишээ энэ чулууг сонгосон хүмүүсээ штэ. Ойрын үедээ ялангуяа тийм ойрын үедээ шүү заяа. Хар хил ам, хараал чатга энтрээс өөрийгөө айгүй хамгаалах хэрэгтэй байна. Таны ингээд ойрын хүнээс штэ гинт орж ирсэн мессеж шүү заяа. Би юусоо ийм юм мэргэлэн гэж бодоагүй штэ. Тэгсэн чинь энэ чулууг сонгосон хүмүүстэй энэ чулууг сонгосон хүмүүс одоо та бол ингээд дээшээ твшиж явж идэг байх нь штэ карьер чин дандаа. Тэнгүүд ингээд таны хажууд танд ингээд амар хатаархдаг хүн бай заяа. Амар хатаархдаг. Тэгэл гаднаа амир найл гэдэг мөрчлөө танд хатаархдаг хүн байна. Тэгээ тэр хүн таныг ингээ хорлох хийх болно. Ер нь бол ингээ таныг хорлох гээд ингээ мэрсэр юм хийгээд идэг. Одоо бол яг ингээ бүр ингээ амь насыг авсан ч хамаагүй гэдэг нэг тийм хорон юм бодож тэргээ хэрэгжүүлэх гээд явж байна. Иннээс хамгаалаад тараа гэдэг мессежүүд гинт ингээ зурс хийтэл ороод ирлээ. Тэгэхээр та одоо юу лээ? Гандан мандан дээр очиж ном уншуулдаг ч юм уу хөө өөрийгөө яаж хамгаалж болох юм те тэр аргуудаар өөрийгөө сайн хамгаалаарэ. Тэгвэл нэг хүнээс нэг эвгүй юм явж танд ингэ тохиолдуулах гээд байна гэдгийг бүр айгүй сайн анхааруулж айгүй тод анхааруулж ирж байна. Тэгээд яг хөө миний зүгээс зөвлөхөд өглөө болгон сэрэнгүүтлэж юм уу те хүн зүгээр л юм хийж байхдаа ямар нэг ингээл дими балаа бодол ингээ бодож идэв ш тэр бодлын дундаа л би хамгаалагдсан би хүчтэй хинч надад хор хүрэхгүй гэдэг тэр мессеж ингээ байнга өөртөө дотор харь заяа би хамгаалагдсан би хүчтэй би хамгаалагдсан гэдэг үгийг байнга тавтаад өгөөрэй. Би бүр өөрөө хайчлаа. За ингээд сурах хэрэгтэй байсан зүйл бол та ингээ ямар ч тохиолдолд хүнтэй хүн шиг харьцах хэрэгтэй байсан байх нэ. Ёо бүр би зарс гэдэг нэ та яд би эсүүдээ сайн хамгаалаарэ, энергээ сайн хамгаалаарэ манайхаа. За одоо хэдүүлээ сахиус тэнгэрүүд нь юу хийх ёстойг зөвлөж байгааг харцгаая. За. Нэгдүгээрт энэ гинэ. Уг нь бол энэ нөгөө үнцэн сүгэр хүзрийн утганд болохоор тийм гуниг гутрал руу жоохон чиглээд байна. Гэтэ надад бол юу гэж харагдаж байна гэхээр та одоо ингээд 10 шиг ил дээр зоолгоцсон явж штэ. Зоолгоцсон ингээд ямар ч амьдрах хүсэл тэнхлэхгүй болчихсон. Тэгтэл чинь ямар мессеж орж иж гэхээр юу гэж байгаа юм бэ? Чамд ингээд дайсан хурж ирээ тулалдыг гэвэл чамд 10 илтэй штэ. Энэ элднээс айгаад намайг ямар их гимтээж байгаа, бэртээж байгааг ингээд бодоод уйлаад чаналхын оронд энэ сэлэмнүүдийг аваад энэ сэлэмнүүдийг ашиглаад ингээ ял байгуулаад дайнд ялцгал та гэдэг тийм утга гарч ирж байна. Өөрөөр хэлбэл яад штэ. Хүн чам руу тоосох шидэн те буцаага битгий шид. Шидсэн тоосгонуудыг аваад тооснуудаар нь байшин барьчих. Хүн чам руу лимон шидэх юм бол лимоны шүүсээр нь юу лээ? Лимоноор нь лимоны шүүс гэж уу гэдэг шиг энэ байгаа нөхцөл байдлыг эргүүлээд өөртөө ашигтай болгочих гэдэг тийм утга гарч ирлээ. Тэгээд энэ ч бас тэгж байна. Уул нь карт нь бол ялагдал ах нь шүү дээ. Тэнгүүд энэ ингээ ялагдаад амар уйлангууд энэ хинд ашигтай. Цэцэгнүүдэд амар ашигтай байгаа. Тэгэхээр ингээ таны ялагдал гэж харж байгаа те гуниг гутрал хэцүү байна гэж харж байгаа зүйлд чинь
ашигтай зүйл байгаад байгаа хгүй. Яг энэ хоёр яг утга нэгтэй юм шиг байгаа. Хоёлаа ингээ гонж готарсан. Тэнгүүд энэ 10 ил дээр заалгацсан юм шүү дээ. За би бол хүний хажууд 10 илтэй юм байна оо. Дайн гарахгүй бол би 10 илтэй төмрөн тушаагаад мөнгө олгоод мөнгөөрөө өөрийнхөө амьдралыг ингээд аваа явчихна. гэдэг тийм өөдрөг бай гэж байна. Энэ бас тийм шүү дээ. Гуниг готрол ингээ бороо болчихсон ч цэцгнүүд тэр одоо уйлсан нулимсыг ашиглаад өөрийгөө айгуу гоё болгоцсон байж дээ. Тэгэхээр та одоогийн нөхцөл байдлаа жоохон уруулаад хараад өөртөө ашигтай болгоод өөрийгөө ингээ цэцэг шиг гоё болгоорой гэдэг тийм мессеж орж ирж байна. За, мэргэнд хаарсан байх таалагдсан байх гэж найдаа. Баяртай. Нэрээ тий өөрийгөө хамгаалах мартай манай хоёрынхоо өөрийгөө хамгаалах мартав. За, тэгээд сэтгэл хэсгээр дамжаад явбал их сайн байна. Үгүй байсан ч болно. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Сайн байцгаана уу? 3 дугаар чулууг сонгосон та бүхэн маань бичлэгдээ тавтай морилно. Та бүхний сонгосон чулуу бол Хагалаз гэдэг нэртэй чулуу юм байна. За, тэгтээ би зөв дуудаж байгаа, буруу дуудаж байгаагаа сайн мэдэхгүй байна. За, энэ чулуу нь болохоор ингээд хяналт, туршилт, ингээд өөр дээрээ төвлөрөх тий. Ингээ юмсыг контролдох, хянах, турших гэсэн утгатай ийм чулуу юм байна. Тэгэхээр ямар нэг процессын учир утгыг ойлгоод ингээд ямар нэг эхлээд шийдвэр хайхгүй гэсэн үг. Эхлээд ажиглан ойлгоно. Тэгээд яах учраа олно гэдэг нэг тийм утгатай чулуу байна. Байс гэж байгаа л хөөзөр гэж гээд байна. За, одоо хэдүүлээ та бүхний одоогийн байдлыг харцгаая. За, таны одоогийн байдал хүссэн зүйл чинь таны гарт орохгүй байна гэж байна. Ялангуяа та тэр зүйлийг авахыг маш их хүсэж байна. Энэ магадгүй ямар нэг эсрэг хөөсийн хүн, бас заримдаа нь бол эсрэг хөөсийн хүн байж болно. Гэхдээ дийлэнхтэй болохоор ажил, карьер, амьдрал ахуйтай илүү холбоотой юм шиг байна. Ямар нэг шинэ газар ажиллах ч юм уу тий. Эсвэл ингээд шинэ зүйл худалдан авах байр машин ч юм уу. Тэр зүйл нь ингээд санснаар болохгүй байна. Үнэхээр байртаа олохыг хүсээд байна. Өнгөн байна, бэлэн байна, боломж нь гарч ирэхгүй байна гинэ. Тэгэд ингээ хин нэгнээс та айгуух тусламж гуйж гинэ. Бурхан тэнгэр сахиуснууд байдаг бол надад туслаач гэд тэ. Эсвэл тим юм байдаг бол надад туслаад өгөөч гэд. Эсвэл таньдаг хүмүүсээрээ ярилцуулгаа тэ. Хүн нэгний тусламжийг авч бүтээх хэрэгтэй юм шиг санагдаад туслах хин нэгнийг та хайж гин. Тэгсдээ бас тэр өөрийнхөө ингээ хүсэж байгаа зүйлийг маш их авахыг хүсэж гин. Тэгээ тэрийг ингээ авсан байгаагаар ингээ үргэлж төсөөлөөд тэгээ байж гинэ гэж. Өөрөөр хэлбэл маш их хүсэж байгаа зүйл чинь таны гарт орохгүй байна. Үүний тулд та юу ч хийхэд бэлэн байна одоогийн байдалтай. За, одоо хэдүүлээ яагаад хүссэн зүйл нь гарт нь орохгүй байгааг харцгаая те. Яагаад гэдгийг. За, яагаад юм бэ гэсэн чинь жоохон гунигийг мэдэр гинэ. Бас л өмнөх хоёр группийн шиг танайхан бас л яарсан л групп байна да. Яараал адгаал тэнгууд ингээд яаруул даарна гэдэг үе би нийтдээ 3 дахад автаж байна. Тэгэхээр яаруул даарна гэдгийг нэгдүгээрт мэдэх хэрэгтэй байна. Тэ яагаад энэ зүйл тохиолж байгаа юм бэ гэхээр яарах ёсгүй гэдгийг бид нар нэгдүгээрт мэдэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт нь болохоро өөрөө та бэлэн болоогүй гэж харагдаж байна. Өөрөө одоо сэтгэлдээ үнэхээр ингээд байрыг хүсээд машиныг хүсэж байгаа мөртлөө яг байртаа болоод дараагийн зүйлсэд та бэлэн биш. Машинда болонгууд дараагийн зүйлсэд бэлэн биш. Машин авлаа, гараад замын хөдөлгөөнд оролцох гэсэн чинь жолооны үнэлэх байхгүй ч юм уу те. Хот дотор машин барьж үзээгүй ч юм уу те. Дараагийн зүйлд нь та өөрөө бэлэн биш учраас ингэ байлгаад байгаа. Нэгдүгээрт ярах ёсгүй, хоёрдугаарт өөрийгөө бэлд гэсэн ийм утга байна гэсэн үг. Юуг сурах хэрэгтэй юм бэ гэсэн чинь бусдын үгэнд хэтэрхий автах ёсгүй гэдгийг сурах хэрэгтэй. Тэгээ бас өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр биш бусдын үгээр яваад байгаа гэдгийг чинь ер нь ойлгох гэж зорьсон учраас энийг сурах хэрэгтэй гинэ хамгийн гол. Бусдын үгээр биш би өөрөөрөө явах хэрэгтэй юм байна гэдгээл ойлгочих юм бол окей 100%, 90% тэнцлээ. Одоо ингээд байр авч болно, машин авч болно, энэ бүсгүүтэйгээ учирч болно, энэ залуутайгаа учирч болно мэ гэж шууд өгнө гинэ. Тэгэхээр тэхийн тулд болохоор та бусдын үгээр биш яг өөрийнхөө чин бодол мэдрэмжээр аливаа зүйлд хандаж шийдвэрээ гаргах хэрэгтэй юм байна. За, юу хийх ёстой юм бэ гэсэн чинь айлаас ирэхээр авдрах те. Одоос шаналж ямар нэг зүйлийг алдсан, хасгсан гэж санаа зовж болсоо. Одоо байгаа зүйлээ ашиглаад уршаа хөдөлгөөд гэж. Та бүхэнд богооны дуу сонсогч байна уу те?
Одоо гунгил суухын оронд таны хажууд богоо ирж байгаа бол богоон суугаад ингээд ирээдүр рүүгээ яв гинэ. Өнгөрснийг харж одоо гунгилж боллоо. Одоо зүгээр зогсож явахаар зүгээр өнгөрсөн рүү харж ахаар богоон суугаад ирээдүр рүүгээ ингээд яв. Хүүхэд наснд хүргэж өгдөг галт хэрэг гэдэг шиг ирээдүйд хүргэж өгөх галт хэрэг таны хажууд яваханд байна. Түүнийг ашиглаа гэдэг гэж байна. Тэгээд богоон ингэсэн гэхээр танд ингээд ойрын хугацаанд ч юм уу тий. Яг энэ богоон шиг сая ингээ богооны дуу ингээд бүгдээрээ сонсон тий. Тэнгүүд яг энэ богоон шиг амьдралчин эрэхтэй юм ажлын санал ч юм уу ирэх болно гинэ. Тэгээд тэрэндээ та ихэндээ өөрийгөө тэнцэхгүй байх за болиё гэд татгалцахын оронд ер нь нэг оролдоод үзье, ер нь нэг туршаад үзье гэж зориглоод үзээрэй гэж. Тэгээд нөгөө саяын юу шиг богоон дотор орсон чинь яг ижил мэрэгчлэн хүмүүсээ олж нартай ярьж ойлголцоод тэгээд тэднээсээ суралцаад ингээд ирээдүгөө цааш нь ахиулах боломжтой байна гэдэг чинь. Тэгэхээр хайрхандаа ямар нэг шинэ ажлын санал ч юм уу те шинэ боломж гарч ирвэл өөрийгөө голлохгүйгээр тэр боломжийг ашиглаад үзээрэй. Тэгээд тэр дотроос ингээд өөрт хэрэгтэй байгаа хүрээл хүмүүсийг өөртөө татаад ч юм уу эсвэл өөрт хэрэгтэй ирээдүйд хэрэгтэй зүйлийг сураад суралцаад ингээд амьдралаа дараагийн түвшиндөө гаргаарай гэдэг чинь. За тэнгууд сахиусан тэнгэрүүд юуг харуулж гисэн чинь кармак мессенжер гэж байгаа. Мессенжер гэн мессеж гэж байгаа. Тэгэхээр хийж байгаа зүйлдээ айгүй их нумгаа хандараа. Чи нэг буруу үйлдэл гэх юм бол тэр буруу үйлдэл чинь чамайг эргээгээд хохирох учраас аливаа зүйлийг хийхдээ хасар нарийн бодож хийгэрээ гэдэг чинь. За манай гурвынхны мэрхэн таарсан байх, таалагдсан байх гэж найдаа баяртай. Сэтгэгдэл хэсгээр чочлохоо мартаа зай манайхаа. Дараагийн бичлэгээр иргэ уулзцгаа. Түр баяртай. Сайн байцгаана уу? Энд чинь 4-р чулууг сонгосон хүмүүс маань бичлэгтээ 5 дахь морилно уу? За та бүхний сонгосон чулуу бол Киназ гэдэг нэртэй чулуу юм байна. Руна юм байна. За энэ рунанд болохоор бүтээлч байдал, хүсэл зэмүүлэл, гал эрчимхүйд зориг гэдэг зүйлийг заад юм байна. Тэгэхээр та бүхэн дотроо магадгүй ийм хүмүүс аж болно. Бүтээлч, эр зоригтой, хүсэл тэмүүлэлтэй магадгүй галын орд нэгж хүмүүс байж болно. За үгүй бол ийм зүйл танд ингээ ойртоо дутагдаад байна. Нүүн дээр анхаараарай гэсэн мессеж бас байж болно. За хэдүүлээ одоогийн байдлыг нь харцгаая. Таны одоогийн байдал ямар байгаа вэ? За одоогийн байдлыг хэлэхээс өмнө нэг зүйл анхааруулъя. За сая хөзөр холж явах үед ингээд 2-3 удаа ингээ хөзөрнүүд томороо бүхлээрээ бутарч унаад байна. Тэгээд энэ бол өнөөдөр авсан миний шинэ өдөр ахгүй ерөөсө бүхлээрээ унах хэсгүй. Бүгд ингээ салангад гоё унах хэвээр. Гэтэл бөөндөө бүхлээрээ бутраад байна. Тэгэхээр таны сахиуснуудаас тань ингээ зориулж хэлэх өчнөө олон зүйл байна гэсэн үг нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь та ингээд сэтгэл хөдлөлөм, дотоод мэдрэмжээ хин нэгэнд илэрхийлэх нь маш их удсан байна гэсэн. Тэгэхээр та хэрвээ сахиуснууд нь юу хэлхийг илүү их мэдхийг хүсэж байвал миний Jerry Angel доогуур зураас 98 хэмээх юзернеймийг хийгээд Instagram руу маань чат бичээд би одоо сая ингээд 4-р чулууг сонгосон чинь ийм болсон. Сахиус тэнгэрүүдийн зөвлөгөө гэдгийг нь авъя гэж болно. Эсвэл өөртөө мэргүүдийнхаа юунуудыг тайлбаруудыг уншиж агаад өөртөө хэрэгтэй мэргээ бас авч болно. Яа гэвэл хүзэр бүхлээрээ унжин гэхээр сахиусууд хэлэх айгүй их үг байна гэж ерөөд бол би ойлгоод байдаг. Хэлэх үг нь их байгаа учраас хүзрүүд ингээ бүхлээр явнаад байдаг. За нөгөө бол та ингээ хин нэгэнд өөрийгөө илэрхийлэхгүй удсан байна гэж ойлгож болно. За одоо мэргийнхаа гол хэсэг рүү оръё. Одоогийн таны байдал ямар байна гэсэн чинь та өөрийгөө мундаг гэдэг айгүй сайн мэдэрч байна. Зүгээр нэг мэдрэх биш энэ айгүй. Зөвхөн хүмүүс одоо чэжэж жилдэг шүү дээ. Хий өөрийгөө бардамнаал, хий өөрийгөө мундаг гэл нэг эготой хүмүүс байдаг шүү дээ. Таних болохоор эго биш. Яг үнэхээр боддоор та мэдчихэж байгаа байхгүй юу? За биний чадвар энэ юм байна, тэр юм байна, тэрийг би чадахгүй юм байна, энийг нь би чадаад байгаа юм байна. Энэ чадраа би ахиулж ийн гэдгийг та боддоор олж харж байна. Ерөөсөө хэрхэл давтаагүй таны ингээд бодит энэ зажиглалтын үднээс та үнэхээр мундаг хүн байна. Тэгээд хүмүүс таныг ингээ ирж магтахгүй байгаа ч гэсэн та ингээ урдах ажиллаа хийж гин. Тэгээд таны хийж байгаа ажил та өөрөө мэдгүй болохоос бараг 4-5 хүний ажил зэрэг хийгээд байна гэж. Магадгүй та ажлын газрынхаа хамгийн залуу нээж болно тий. Тэгэнгүүт нөгөө таны өмнө ордсон хүмүүс болохоор миний дүү залуу юм чинь айгүй бол ганц бие юм чинь одоо хойшоо хорогдох зүйл байхгүй юм чинь нэг илүү цагаар суугаад энийг хийчих миний дүү ч юм уу. Тийм зүйлтэй айгүйх нүүр тулаад байгаа юм шиг байна. Тэгээд за миний хийх ёстой ажилгээ хийгээд байна. Гэтэл яг ингээд тодруулаад харах юм бол 4-5 хүний ажлыг нуруунд дээр үүрцэн явж байна гэж харагдаж байна. Тэгээд та дотроо бас ингэж боддог гинэ. Хаяа ингээд уулын та ингээд
өөдрөг хүн мөртлөө одоо тийм яг өөдрөг биш байна. Яагаад юм болоо? Хүмүүс эрт ажилласаа тараад тий илүү гоё амьдрал байна. Гэтэл би ажилтаагаа нухалтаал магадгүй ингээс сингл ч юм уу тий ийм зүйл болоод надад яагаад ийм юм тохиолдоод байгаа юм бол тэр Аз одоо гавьяа шагнал хүндлэл одоо амжилт гэдэг зүйл нь байдаг болов байдгүй юм болов би эсвэл тэдний гомдоогоод явуулсан болов гэд нэг тийм гинэн тийм юм харуулсалт ингээд өртдөг гинэ. Одоо хүмүүс бол яагаад юм бэ? Одоо өөр хүмүүс бол тэгдэж шít. Яагаад надад ийм тохиолж байгаа юм? Бус хүмүүс гэрахад яагаад гэж одоо тавьтаал уурлал арилдаг шít. Та болохоор яагаад юм болоо? Яагаад юм бод би тэгчихсэн юм болоо? Үгүй юм болоо гэд яг нэг тийм хөөхөн хөөхчиг тэгсэн мөртлөө ингээд гомдоод тэгээ дотроо ингээд цөхрөөд байгаа хгүй тэгсэн мөртлөө ингээд бас нөгөө талд ингээд зөв шалтгаан ягаад ингээд миний ч бас буруу байж магадгүй гэдэг өнцгөөс нь хараад айгүй тийм инэрэнгүйгээр ингээ гуниглаад байна гэхүү дээ. Тийм зүйл болж ийн гэж харагдаж байна. Одоогийн байдал чинь өөрийнхөө авьяас чадрыг мэдж байгаа мөртлөө авьяас чадрыг ч хүмүүс хүндлэхгүй байна. Олон хүний ажил зэрэг хийж ийн. Тэгсэн ч гэсэн ингээд хин нэг үүндээ буруутгахгүй те. Миний л одоо туулаад өнгөрөх хэвээр зүйл гэдэг байдлаар айгүй тийм эерэг харж байна гэж мэргэнд бууж байна. За одоо хэдүүлээ яагаад энэ зүйлүүд тохиолдоод байгаа гэдгийг нь харцгаая. За яагаад юм болоо гэсэн чинь та ерөөсөө л буруу хүмүүсийн дэргэд байгаад байна гэж харагдаж байна. Эсвэл хэл хязгаараа ингээд хүмүүс тавьж чадаагүй. Хүмүүс ажлынхан чинь мундаг гэдэг чинь мэддэм байх. Нэгдүгээр мундаг, манай тэр мундаг гэдгийг мэдчихээн те. Манай одоо хин ч үгүй нараа цэцгээ навчаа зулаасараа бата болдоо төгөлдөр төрөө одоо мөнхөө ч юм уу те хин нэгэн хүн тойрон хүрээлэгч чинь мундаг гэдэг чинь мэдчихээн. Тэнгүүд та ингээд жоохон ийм зүйлийг тавьж өгч чадаагүй. Наадах чинь би одоо чинь хийж чадна л да. Гэтэ би үнэхээр ядарсан байгаа учраас өнөөдөртөө амжихгүй 7 хоногийн дараа би амжина. Тэгээд ингээд амжихаар чинь наадах чинь ийм цагийн ажил орно. Тэгээд надад ингээд ийм хүч шаардах учраас эдийн хэрээний төлбөр надад хэрэгтэй. Би ингээд цаг заваа зориулж байгаа учраас гэдэг тийм тооцтой зүйлийг та хүмүүст хэлж чадаагүй. Тэнгүүд хүмүүс яадаг гэхээр манай тэр мундаг юм чинь нэг конов дараа л хийч наадхандаа өгч. Тийм худлаа артаа манай дүү мундаг чи мундаг гэдэг нэрийн халхавчин доор таны цаг зав хөрөнгө санхүүг чинь зүгээр үнгүүдүүлсэн бай. Учир шалтгаан та яагаад гэвэл би чадахгүй үгүй гэдэг үгийг хэлж чадахгүй байсан байна. Яагаад гэвэл сая та харсан шүү дээ одоогийн байдал дээр яагаад юм болоо тэгсэн болов миний буруу юм болоо гэдэг чиг та айгүй тийм зөөлөн хүн байна. Тэнгүүд хүмүүс амар зөөлчлөөд тэрий чи ингээ уруугаар ашиглаад өөртөндөө ашиглаад байгаа байхгүй. Тэнгүүд таны дотроос ингээд хинэгэн би мундаг ах чи ямар муухай юм бэ? Яагаад юм бэ гингөө та зүгээр дээ тэгээд болно штэ гэд буцаага ницаагаад байгаа байхгүй. Тэгэхээр үгүй болохгүй. Одооноос та за дараагийн зүйл дээр угаасаа хийх ёстой зүйл нь гарч ирнэ. Тэгээд одоогийн байдалд яагаад ингээ хүрсэн шалтгаан чинь юусоо л тохиромжтой хэл хязгаарыг хүмүүс тавьж чадаагүй. Тэнгүүд хүмүүс давраад тэгэл нэг юм ирж өгсөр байгаа сүулдэ хүн болгон танд ханддаг болсон. Тэгээ таныг зүгээр робот юм шиг манай дээр ингээд бараг л ганцхан нүд ирмхийн зур наадах чинь хийчиндээ одоо хилэнгүүд л хийцэн байгаа гэдэг нэг тийм худлаа цаасан малгай өмсгөөд таныг ийм байдал хүргэсэн байна гэж харагдаж байна. За одоо болохоор юуг сурахын тулд одоо юуны төлөө ийм зүйл тохиолдсныг хэдүүлээ харъя. За харах юм бол бүгдээрээ хүнтэй карт байгаа. Тэгэнгүүт сонирхолтой юм энэ ахын 1 3 2 гэдэг. Тэгээд энэ хоёрын нийлбэр бас 3 болж байгаа хөө 3 3 6. 3-ын тоо ихтэй юм болоод байна гэсэн. Ер нь бол ингэж хөрвүүлэгдэх юм. Юуг сурах хэрэгтэйсэн гэхээр та ингээд айгуу тийм хэрэгтэй хамтралыг айгуу хүлээдэг гинэ. Та ингээ бусдад туслаад, бусд хүн танд туслаад, ингээ хамтдаа нэг баг хамт олон болоод одоо улс орн их орныхоо төлөө ч юм уу те ямар нэг гой сайхан зүйлийг ингээ хамтдаа хийсэн тийм ингээд хүмүүстэй ингээ баг болж ажиллахыг амар хүсдэг юм байна л да. Тийм зүйлийг ингээ хорвоо ертөнтөөс гуйсан. Тэгэнгүүт хэрэв багаа сайн бүрдүүлэх гэвэл багийнхаа хүмүүсийг сайн олох хэрэгтэй болно. Тийм учраас багийн хүн олд сурахын тулд энэ үйл явдлуудыг одоо тань руу илгээсэн гинэ. Одоо эхний 1-2 удаагийн үйлчлэлээр энэ миний ихтгэлт хүн юм байна гэд сонгохчвол ямар зүйлийг хүртэж болох вэ гэдгийг энэчнээс харж байна. Одоо 1-2 удаа ингээд тань сайн хандлаа гэд 20-30 жил
энэ чигээрээ ингээл таны мундаг албан тушаалын хамтрагч болоод бизнес хамт эхлүүлэх тийм хүн биш байх болно. Итгэх хүн, багтаа авах хүн гэдгийг ялгаж салгах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй байна гэж. Одоо нөгөө инээсэн болгоо найз биш, ууралсан болгоо нөхөр биш гэдэг үгийн утгыг ойлгож мэдрэх хэрэгтэй байсан. Хүмүүсийг таних, танд сурах хэрэгтэй сургалт, практик танд одоо тохиолдож байна гэсэн үг. Практик сургалт танд тохиолдож байна. Энэ сургалтаар бид нар юуг сурах вэ гэхээр хүмүүсийг хэрхэн яаж таних вэ гэдэг тухай сурах сургалт юм аа. Гэдгээс сахиус тэнгэрүүд чинь практик ажил, за дасгал ажлыг одоо хүмүүст хэрхэн яаж зөв хандах вэ гэдэг. За даалгавар хийгээд явуулаарай гэсэн тийм зүйл болсон байна. Сахиус тэнгэрүүд чинь танд багшлаа. Та бол одоо даалгавар хийж байгаа сурагч гэсэн үг. За одоо юу хийх ёстой вэ гэдгийг нь харцгаая. За юу хийх ёстой вэ гэсэн чинь хэл хязгаараа сайн тавьж өгөө. Үгүй би хийхгүй. Ямар муухай юм чи хизээ юм болцсон гэвэл тийм ээ би юм болцсон. Би үгүй гэж юм гэдэг тэр хатуу байр суурин дээр нам зогсох хэрэгтэй байна. Тэгээ хүмүүст өөрийгөө сайн илэрхийлэх. За ихч минь ээ хийх зүйлээ ойлголоо. Ах минь ээ хийх зүйлээ ойлголоо тий. Гэхдээ ойрын 2-3 хоногт би бол яагаад ч амжихгүй нэ. Өөчөө өстө муухай дүү хизээ юм болцсон гэвэл би үнэхээр үнэ хэлж байна. Үнэхээр амжихгүй. Тэгээ наадах чинь одоо би хийх юм бол 2 бүтэн өдөр хийх юм байна. Ийм програм дээр ингэж ажиллана тий. Ийм зүйл одоо надаас гарах юм байна. Одоо 30 ширхэг цаас инх юм байна. Принтерээр би ийм хорны юу яах юм байна. Тэгэхээр та надад нэг тэдэнд төгрөг өгөх нүдэ. Хүн ч өөрөө ажил хийх хөлс авдаг штэ тэрэн шиг. Тэгэхээр хүмүүс одоо муухай зан гаргаад бүр харьцаан байвал бас нэг талдаа амар штэ тий. Та ингээ хэрэггүй зүйлийн төлөө стресстэй хэрэг болчихно. Хоёрдугаарт танд ингээд за энэ хүн чинь ийм байна гэд илүү их ойлгоод таныг илүү дэмжих бас магадaltaй. Тэгэхээр хэл хязгаараа сайн тогтооно, хүмүүст үгүй гэж сурна. Тэгээд хийсэн зүйлийнхаа хөлсийг авсрах нэ хэдүүлээ. За сахиусууд нь юг зөвлөж юм гэхээр энэ чи биш ээ. За энэ ямар утгатай юм шиг байна гэхээр хэдий ингээд та бусдад үгүй, тэдэн төгрөг үгүй, за хийя тэдэн төгрөг үгүй болохгүй 3 хоногийн дараа гэдгийг хэл. Хэдий та ингээд бусдаа ингээд гоё хайрцдаг юм гоё хүн байсан хүнтэй тэнгүү танаас хизээж юм уу гарахгүй би чадахгүй би бол энэ биш гэж битээлээ. Мэдж байгаа хүмүүст ингэж хэллээгээд та муу хүн болоо та өөрөө биш болчихж байгаа гэсэн үг биш. Харин ч хүмүүстэй илүү шудраг хандж гин хүмүүст одоо жин ойлгох зүйлийг нь ойлгуулах чинь гэсэн үг байхгүй. Яг л тантай адилхан ингээд сахиусын зөвлөгөө авч байгаа хүн байна шүү дээ. Танаас өөр номер сонгоцсон. Тэнгүүд тэр хүн одоо яагаад амьдрал нь бүтэхгүй байгааг ойлгохгүйсэн чинь амьдралынхаа ихэнх асуудлуудыг одоо ажил дээр хийх хэвээр 10 зүйлээ 2-ын танд наачаад 8 одоо ажил хийж 8 ажлынхаа хөлсийг авчаад би 10 ажлын хөлсөө авмаар энэ чинь ямар учиртай юм гэсэн чинь 2 ажлын танд өгсөн гэдгийг ойлгохгүй явж байгаа байхгүй юу. Тэнгүүд та энэ 2 ажил чинь хөлстэй гэдгийг хэлээд өгөхөөр би 10 ажлаа өөрөө хийхгүй 2 ажлаа энд хүн өгөөд байсан юм гэдгийг тэр хүн ойлгохгүй. Тэгэхээр тэр хүнд хүртэл ингээд тус нэмэртэй зүйлээ хийж байгаа гэсэн. Тэгэхээр бусдаа ингээ муухай харьцах чинь би өөрөөсөө ингээ хизээж гарахгүй үйлдэл хийх гээд байна гэдэг тийм санаа зовнил бити автаарай. Энэ нь ингээ танд ч ашигтай нөгөө хүнд чинь ч гэсэн ашигтай үйл явдал байх болно гэж байна. За бичлэгэнд таарсан байх таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Сэтгэл хэсгээр чочлогоо мартай. За дараа чимчлэгээр уулзцгаая. Түр баяртай. Сайн байцгаана уу? 5 дугаар чулууг сонгосон сонсогчид маань үзэгчид маань тавтай морилно. За та бүхний сонгосон чулуу бол Дурисааз гэдэг нэртэй чулуу юм байна. За энэ хүү чулуу нь болохоор өөрчлөлт, шинжилэлт, цэвэрлэгээ гэсэн утгыг илтгэдэг юм байна. Тэгэхээр та бүхэн өөртөө шинжилэлт, цэвэрлэгээ хийгээд өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа. Эсвэл сахиусууд чи ийм зүйлийг танаас шаардж байна гэсэн үг. За хэдүүлээ одоогийн байдлыг нь харцгаая. За одоогийн байдал гэсэн чинь та ямар нэг зүйлийг ингээд орхиж явуулж чадахгүй тасцуураад байна гэж харагдаж байна. Одоо хараа. За энэ 3 үзрээ ингээд эвлүүлэл ингээд энэ ингээд шувуу шүү заяа. Ингээд алавчин ингээд чулуун ингээд толгоон шүү. Ингээд энэ ямар нэг бодгол биеттэй хүн ингээд энэ хоёр алавчаад ивэд ингээд нисгээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь та би нисмээргүй байна. Нисэг надаа муухай сонсогдож юм ч юм уу. Ингээд нисэг гэдэг чинь одоо ингээд та ингээд дээр хөрөөд бүхнийг ингээд дээрээс хараад ямар гоё юм бэ гэдэг зүйлийг мэдрэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэрнээсээ яагаад байна гэсэн. Болио би энэ ч нэгэ байж яа гэд. Та нөгөө Том жиргэн амьдрах бяцхан урлаг номыг унсан бол
нэг ийм хөвгчлөлтэй жиж байдаг байхгүй. Тэрэн дээр хүүхэд анх эхлээ мөвлөгдөг штэ. Тэнгүүтлээ үгүй мөлхөд суучаа дараа нь халахдаг штэ. Тэнгүүтлээ алхахад эхэндээ бол нэлээд хэцүү байна да. Тэнгүүд за алхах бол миний хийх зүйл биш юм байна. Би одоо мөлхөө байж игээ насан туршдаа хүн мөлхөдгөө штэ. Ямар нэг байдлаар ингээд суралцаад унаж босч иж за ингээд алхахад сурах чи ямар гоё ингээд цаашаага явах хэвээр. Гэтэл та алхаж сурахгүй зүгээр мөлхөө байж гэдэг тэр сонголтыг хийх гэдэг нь гэсэн үг. Амьдралаа дараагийн шатнд гаргах тэр зоригийг жоохон дутаагаад байна гинэ. Та ингээд өмнөх зүйлийг хийж чадсан, амжилттай чадсан байна гэдэг чинь дараагийн зүйлийг хүртэх хэрэгтэй, дараагийн зүйлд хүрэх хангалттай хүч чадал потенциал танд байна гэсэн үг. Тэрэндээ гол нь та итгэхгүй байгаа юм байна. Тэний одоогийн байдал. Тэгэл ямар нэг тэр зүйлээс тайраа лана гэсэн. Магадгүй та одоо ингээд ажил дээр албан тушаал авч जैन те. Одоо тийм хариуцсан дарга ингүүд өө яна би чадахгүй хаа. Би зүгээр энэ ихлэнгаа хийгээ байж ч юм те. Зүгээр хилцээхэн дарга хийгээ байж би наадах чи үнэндээ чадахгүй юм байна. Наадах чи миний хийх зүйл биш гэ ингээ хоошоо суугаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр танд ингээд санал болгож чинь таныг ингээд дараагийн түвшинд гаргах чинь гэдэг чинь тодорхой хэмжээнд таныг чадна гэдгийг мэдж байгаа учраас ийм зүйл болж байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөртөө итгэлтэй байгаад ирээдүйдээ ирж байгаа шин сонин зүйлийг туршиж үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Одоо бол тэрийг туршиж үзгээс айгаад яах юм бэ? Би болёо гэдэг байгаа болтой бол харагдаж байна. За яагаад энэ зүйл тохиолдох болсон бэ гэсэн чинь өнгөрсөн та ингээд шан харамжаа авалгүйгээр маш юм дуулууртай хөдөлмөрч ингээд хизээж ингээд хүнийг ингээд яадгүй молгодож хууралгүй яг чин үнэнчээр чин шударгаараа ажилласан тэгээ үүнийхээ хөлсийг тэ үүнийхээ урамшууллыг үүнийхээ одоо хүндлэлийг хүртэж чадаагүй байхгүй өнгөрсөн та үнэхээр мундаг байсан. Гэхдээ ингээд зохих хэсний одоо хүндэтгэл урамшуулал одоо хайр халамжийг хүртэж чадаагүй. Тийм учраас нь одоо тэрийг бөөндөж өгöd байгаа байхгүй юу? Одоо бөөндөж өгöd байгаа. Та жишээ нь өнгөрсөн ингээд 10 сар ингээд сая төгрөгийн ажил цалинтай ажилд орчоод 10 сар зүгээр юу ч авалгүй ажилласан. Тэнгүүд одоо таны цалин ч одоо хураагцаргаад 10 сая болчлоо гэсэн үг шүү дээ. Тэнгүүд 10 сая үл үгүй гингүүд яах юм бэ? Надад нэг 2-3 сая яхад одоо 10-ыг авахгүй гэдэг байхгүй. Гэтэл таны өнгөрсөнд хийж хэрэгжүүлсэн одоо сайн өвлөж чинь нүрээр бүтэж байгаа зүйл энд сайн сайхныг та хүртэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл нөгөө их эзний дараа одоо үнжих жилөө юу лээ? Гинт олцсон хоол гизэнд халтай гэдэг шиг та яагаад байна? Гинт одоо юу их юм болоод байна? Гинт юу одоо сайн сайхан зүйл одоо араас сураад наачтай биш ээ. Энэ ямар нэг зүйл дараад намайг хүлээж байгаа юм биш байгаа да гэдэг. Тийм айдастай уучраад байна. Гэтэл сахиуснууд чи үгүй ээ. Чиний хийсэн зүйлээ чинь ингээ шагнал авахгүй юу да. Чи өгөх ёстой, хүртэх ёстой, авах ёстой хүн чи мөн гэдэг. Тэр зүйлийг хэлж шүү за. За энэ чинээс юг сурах ёстой вэ гэдгсэн чинь хуучинд үйлсэн тэр үзэл баримтлалаа няцаах, нураах ёстой гинэ. Одоо жишээ нь миний амьдрал болж гинэ үү? Нэг сардаа нэг сая төгрөгөөр л байхад надад хангалттай. Би тэрнээс илүү шунахгүй ч юм уу те. Ийм нэг үзэл баримталтай эсвэл бол гинт ингээд юм болдохоор дараа нь хүн тэгдгийн гисээ үгүй гэдэг нэг тийм хуучин шиг үзэл баримтлал нэг тогтсон нэг тийм ойлголттой ч хүн өөрөө зүггээ бодсон тэрнийхээ эсрэг ингээд явж чаддгүй тэрэндээ ингээд буугаад өгсөн тэр үзэл бодолтойгоо тэмцэх ёстой гэдгийг сурах ёстой юм байна. Тэгээд түүнийгээ сураад одоо чинь хуучин би нэг одоо жишээ жоохон нэг 5 хил илүү жинтэй бай гэж бодъё л да би. Тэнгүүд за энэ ингээд хэдий 5 хил илүү байгаа ч гэсэн ингээд надад болд юм уу ингээд яг уу дайжгүй миний би хаярул байна гэж явж исэн бол одоо үгүй яг хэвийн жинтэй очоо. Нэг хил илүү байхад хүртэл энэ ингээд хортой. Тийм учраас яг уу болоод байсан гэдэг биш. Болох ёстой зүйлийг болох ёстой чигээр нь хийх ёстой гэсэн. За одоо юу хийх хэрэгтэй вэ гэдгсэн чинь дахиад нөгөө өнгөрсөн байгаа ихтгэл үнэмшлээсээ ингээд таныг цогтож чадахгүй нэг нэ. Одоо надаа ийм зүйл ахтал болоо би одоо илүү зүйл шунахгүй одоо болсон гэдэг тэр үзэл баримтлаасаа одоо бойл гэж байна. Тэр үзэл баримтлаа ингээд нухчиндар тэр үзэл баримтлыг байхгүй болго. Юу гэж байгаа хүн чинь одоо ирээдүйн сайн сайхны төлөө илүү сайхан зүйлийг хүсдэг үсттэй, мөрөөддөг үсттэй түүнийг авмаар байвал те илүү их зүйлийг гэдэг нь одоо ямар нэг ингээ эд материал гэхээс илүү таны л сайн сайхан амьдралыг чинь аз жаргалтай амьдралыг чинь төлөө зөөлөд байгаа байхгүй. Тэнгүү тэр зүйлийг аваач ээ гэж юм. Тэгээ бас сахиуснууд ч үнийг хэлэхэд үнэхээр урилж байна. Таны сайн сайхны төлөө ингээл хүчнээ гоё зүйл бэлдээд тах чи үгүй гэдэг юм гинэ. Тэгээд энэ сайн сайхан зүйлийг болохоор тэр болгоо хүмүүст өгдөггүй. Одоо чинь таныг
үнэтэй ресторанд гоё хоолнд үнгүй оруулаад өгөө гэсэн чи үгүй яахан бэ би одоо энэ мэршки хуучр мөсрөө идээ цад чинь гэдэг аахгүй. Тэнгүүд тэр хүн таны төлөө ингээд сахиуснууд чинь таны төлөө ингээд бүх зүйлээ зориулаад бэлдэж яхад та үгүйгээ татгалзчихаар тэр хэд ингээд уурлаад байна. Тэгэхээр тэр өнгөрсөн байгаа тэр хий итгэл үнэмшлээсээ салаад ирээдүйн сайн сайхан руугаа урагшаал гэж хэлж байна. За мөн сахиус тэнгэрүүд нь өөрийгөө уучлаа. Сайн сайхан зүйлийг хүртэх хэрэгтэй өөрийгөө бити буруутгаа гэж. Мөн өнгөрснөөсөө суралцаарай. Өнгөрсөн танд ингээ мессеж илгээж юм те. Өнгөрсөн болохоор энэ бол болно гэж байгаа бол хэрэггүй. Одоо илүү зүйлийг хийцгээе гэдэг зүйлийг сануулж ин гинэ. За ингээд 5 дугаар чулууг сонгосон хүмүүсийнхаа нэрийн түрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа, баяртай. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаар сэтгэл бичгээ мартаоцай. Сайн байцгаана уу? 6 дугаар чулууг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. Та эдийн сонгосон чулуу бол өөр үз нэртэй чулуу юм аа. За энэ болохоор биеийн хүч чадал, тэнхээ, сэтгэлийн хүч чадал гэдэг зүйлийг хэлтэгнэ. Тэгэхээр танд биеийн эрүүл мэнд, биеийн чадвар чансан дээр анхаарах, эсвэл сэтгэлийн тэнхээг анхаарах хэрэгтэй гэсэн үг байна. За хэдүүлээ одоо таны одоогийн байдлыг харцгаая. Сайн байцгаана уу? За та бүхний одоогийн байдал үнэхээр супер гоё байна гэж хэлж болмоор юм шиг байна. За гүч юм болов. Гэтэ энэ картаа ямар хөөрх юм бэ? Энэ яг гэр бүлийн зураг шиг аав ээж нь, өвөө эмээ нь, хүүхдүүд нь тэр жоохон нэлэг хүүхдийг хараад тэр нохойг хараад ийм гоё карт байна. Тэгэхээр нөгөө тэгш таван хөсөл хүн ингээ амьдралдаа юу хүсч болох тэр зүйлүүд ингээ биелээд боддоор сайн сайхан явж гинэ гэж. За тэгсэн чинь танд ямар асуудал байгаа вэ гэхээр сайн сайхан гоё байна л да. Гэтэ илүү зүйл ямар нэг зүйлийг та ингээд айгүй удаан бодоод тэр нь шунал биш ээ. Ямар нэг зүйл дээр ингээд сэтгэл чинь чилээгдээд байгаа юм шиг байна. Одоо бүх зүйл бол нь сайн явж байгаа мөртлөө та ямар нэг зүйл дээр сэтгэл чинь ингээд чилээд байна гэж байна. Магадгүй одоо дүнгэж эхэлж байгаа юм чинь жоохон ингээд цаашаага хэр байх бол гэдэг тэр зүйл дээр их санаа зовж байгаа юм байна. За энэ юусоо ийм юм байна. Гэр бүлийн одоо жишээ нь хүнд ингээд хувь хүн тодорхой сэдвүүд байгаа шүү дээ. Гэр бүл одоо ажил карьер, хайр дурлал, эсвэл хөрөнгө санхүү, эрүүл мэнд гэдэг энэ тодорхой сэдвүүдийн нилээг хідэн айгуу сайн явж гинэ. Нилээг хідэн одоо эрүүл мэнд сайн байна, ажил карьер сайн байна, мөнгө санхүү сайн байна, хайр дурлал сайн байна гингүүд одоо аав ээжийн бие муу ч юм уу тий. Ямар нэг асуудал таныг амар зовоож ин. Тэгээд энэ асуудал нь болохоор саяхандаа гарч ирсэн шинэ асуудал юм байна. Тэгэхээр та энэ юусоо урьд хожид таны амьдрал юусоо гарч ирж байгаагүй асуудал учраас бүр тэрэн дээр ингээд жоохон гайхаад шоконд орсон байгаа байдалтай харагдаад байна. Чинь юусоо огт ийм асуудал та орж байгаагүй байхгүй өмнө нь. Тэнгүүд гинт тийм цоош н асуудал хууе ийм асуудал хүний амьдралд учирч болдго юм уу гэмээр тийм асуудал ингээ гараад ирсэн. Тэгээ та тэрийг гайхаад юу илээ гэдэг байдлаар ингээ хараа байж байна гэж. За одоо хэдүүлээ яагаад энэ асуудал тохиолдох болсныг нь харъя. За яагаад вэ гэсэн чинь таны амьдралд өрөөс ойлголцол гэдэг зүйл байхгүй болсон байна гинэ. Ялангуяа та ингээд бүр хамгийн ойлгохгүй байгаа хүн та гэж байна. Хорвоо ертөнцийн тэр те хүн хоорондын харилцаан дээр тэр ингээл хүмүүс бочгтаал гэр бүлийнхэн ч үтгсэн ондоо юм яриад хөөрөл хүчтэй байж таны оюун санаа чинь бүр хаа байсан одоо Америкт одоо зас орж байгаа болов ч юм уу тий шал өөрийн бодоод яваад байна. Тэгээд ингээ хамтдаа байгаа мөртлөө тэр хүмүүстэйгээ сэтгэлээрээ хамт биш зүгээр бие чинь хамт байгаад байна гэж харагдаж байна. Тэгээд сахиус тэнгэрүү чи ингээд энэ асуудлаа ингээ шийдэх ийм зөвлөгөө юм хилээд хахад тэрийг ойлгохгүй ингээл таг дүүлийн амтэн шиг юус харахгүй санахгүй мэдрэхгүй тэгээд өөрийнхөө нэг юугээр чийд зэмдээ тэрүүгээр ингээл яваал өөрийнхөө амьдралыг ингээ болохгүй л нэг үйл бүтэх юм хийгээл яваад байна гэж харагдаад байгаа юм. Тэгээд та магадгүй нэг томоохон үүрэг хариуцлагаас бас цугтаасан байж болохоор юм байна. Нэг томоохон үүрэг хариуцлагаас цугтаагаад нэг жижиг зүйлээ ингээд за би энийг л хийгээд авцсан чинь тэр зүйлс чи одоо маш том асуудал тарьж байна. Тэгээ сахиус тэнгэрүүд нь энэ асуудлаас гарах чиглэгээнүүдийг өгөн танд өгж гин. Тэгтэл та ерөөсө тоохгүй анзаарахгүй хараагүй дүлийн амтэн шиг л явж байна. Ерөөсө харахгүй юм бид нар ингээ бүр
урд нь ингээд домтой алт тавиад ах чинь дээгүүр нь ингээд хараагаагүйгээд ах энэ ч одоо ямар учиртай хүн бэ гэж бүр ингээд сахиуснууд нь гайхаад байна гэж. За ер нь бол юу юм бэ наа? Яагаад тэгэхээр хүмүүстэй ингээд буруу ойлголцоо та ингээд өөртөө ингээд асуудал тарих зүйлийг өөрөө ингээд сонгоод авцсан. Тэгээд сахиусууд чинь наа чин бишээ гэдэг тэр зүйлүүдийг хилээд байсан боловч та ингээд ойлгоогүй байна гэсэн үг болж байна. За юу сурах ёстой вэ гэдгсэн чинь та ингээд гой сайхан байдал те өөрийнхөө сайн сайхныг бусдад хуваалцах сурах ёстой юм байна. Тэгжээж энэ асуудал чинь шийдэгдэнэ. Өөрийнхөө мэдрэмжийг бусдад хуваалцаж, эсвэл өөрийнхөө эд хөрөнгийг бусдад хуваалцаж, эсвэл өөрийнхөө уй гунгийг ингээд бусдад мэдрүүлж, бусдад ярилцаж одоо сэтгэлээ өглөг өгөх, эсвэл эд материалын өглөг өгөх, эсвэл одоо оюун ухааны өглөг өгөх юм уу те. Бусдад ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ ариун их хэмжээгээр ингэж хуваалцсан цагт энэ зүйлийг чи учраа олдох болно гэдэг чинь. Ариун ихээр шүү заяа. Зүгээр нэг хүүхд ингээд дүү мөч чинь бодлогоо мэдгүй хүүхд чинь бодлогоо мэдгүй байнгут өө наадах чинь 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5 штэ гэж хэлэх биш те. Яг ингээд 10 дотор бодож чадж гин хоёлоо одоо 100 дотор бодъё гээд яг тэр хүндээ яг өгсөн шиг өгөө цаг заваа зориулаад ийм зүйлийг хийж чадах юм бол энэ асуудал чинь ингээд шийдэгдэх болно гэж байна. Яах. За одоо болохоор яах ёстойг нь харъя. За одоо яах ёстой юм бэ гэхээр ямар нэг хуурам эхлэлт ямар нэг байдлаар хуурахгүйгээр ашиглахгүйгээр цалин хөлс олохгүй танд ямар ч ашиг өгөхгүй байсан ч хамаагүй бусдын төлөө ямар нэг юм хий. Юу ч хамаагүй хий, ямар нэг юм хий гэж байна. Нэг юмшлаг гэдэг чинь хиний хэлээд мөөж гимчлэг. Та нар ямар нэг юм хий, юу ч хамаагүй хий. Ямар ч хамаагүй шалтгаанаар би бүгдээ чинь зодё шүү гэдэг шиг. Яг сахиуснууд чинь тэгж байна. Ямар нэг юм хий хуурахгүйгээр шагнал авахгүй байсан ч хамаагүй ямар нэг юм хий, ямар нэг юм хийхгүй бол ямар ч хамаагүй шалтгаанаар чамайг шийдэх шүү гэж сануулж байна. Тэгэхээр олз ашиг таавахгүй, тийм учраас хуурахгүй, яг чин сэтгэлээсээ одоо ариун цагаан буйны хүрээнд энэ одоо өглөгийг өгөх хэрэгтэй. Энд дээр ер нь бол эд материалын өглөг биш юм шиг байна. Сэтгэлийн юм уу тэр нэг оюун ухааны өглөгөл бусдад өгүүлэх гээд байна да тэнийг гэж харуулж байна. Одоо хин нэгэнд хэрэгтэй байгаа үгийг нь хэлэх эсвэл хин нэгэнтэй ярилцаж сэтгэлийг нь уудлах ч юм уу те тэр өглөгийг өгөх хэрэгтэй байна гэж. Тэгээд сахиусууд юуг зөвлөж юм гэхээр ингээд тэр үндэ ингээд яг чин сэтгэлээсээ өгье гэж байгаа бол яг ингээд бүтэн амлалт шиг ингээд бүрэн өгөх хэрэгтэй гэж. Одоо энэ яд штэ амлыг би өстой яг тэгнэ гэд ингээд чигчээгээр амлдаг штэ яг тэрэн шиг ингээд яг чин сэтгэлээсээ үнэн шударгаар ингээд өгөх гэсэн зүйлээ өгөөрэй гэж. Ямар ч харамсах сэтгэлгүйгээр гэсэн үг. За ингээд 6 дугаар чулууг сонгосон та бүхний мэрийг энэ түрээд өндөрлөж байна. Баярлалаа. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Сэтгэл бичгээ мартаа зэ. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая. Сайн байцгаана уу? 7 дугаар картыг уучлаарай. 7 дугаар чулууг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтан морилно. Та эдийн сонгосон чулуу бол Наудиз гэдэг нэртэй чулуу юм байна. За энэ харах юм бол ийм тэгш мод тэгээд ийм хөндлөн зураас агаад яг нэг харган болж инлөр юм шиг. За тэнгүүд энэ ямар утгатай вэ гэхээр тэсвэр төвчээрийг илтгэдэг юм байна. Танд магадгүй тисэх төвчих хөстэй цаг үе чинь ирсэн байна гэдгийг сахиусууд ч бас анхааруулж байгаа бололтой. За хэдүүлээ таны одоогийн байдлыг харцгаая. За манай 7 дугаар чулууг сонгосон хүмүүс маань одоо юуг туулж байгаа вэ? За энэ хүзрнүүд нь бас бүхлээрээ унцах гэдэг шүү. Тэгэхээр сахиусууд нь нэлээд олон хэлэгцүүлэлтэй байна гэсэн. Тэгээ бас ийм утгатай. Хүзэр бүхлээрээ унчих гэдэг чинь сахиуснууд чинь танд нэгдүгээрт хэлэгцүүлэх байна. Хоёрдугаар та хин нэгэн сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэхгүй удсан байна. Тэгэхээр бусдаа нэгдүгээрт ярилцаад ойлголцыг бодоорой. Хоёрдугаарт сахиус тэнгэрүүдийнхаа мессеж тохиог ингээ анзаараарай. Бүр болохгүй бол миний Instagram руу DM бичээд сахиус тэнгэрүүдийн зөвлөгөө гэсэн тусдаа уншлага байдаг. Тэр уншлагыг нэмэлтээр авч болно. За хэдүүлээ мэрэгтэй орцгоё. За таны одоогийн байдал бүх зүйлийн учрыг олох гэж ганцаараа тэмцэж байна гэж харагдаж байна. Одоо юу ч тань руу ингээд дайраад ирсэн тэрний учрыг нь болохоор ингээд бэлэн байдалтай тэмцэж байна, хичээж байна, хөдөлмөрлөж байна, ажиллаж байна, хичээж байна, зүтгэж байна. Гэтэл одоо хүний урманд юу ч таны санснаар болохгүй гинэ ерөөсөө.
эхэлсэн ажлууд чинь будаа болоод сонгосон хүн чинь ингээд танд хайргүй гэж буцаж аваад хийсэн ажил чинь юусоо эхлээл нам зогсож аваад тий. Ингэж их тэмцэж одоо ингэж их хүн хүч чармаалал гаргаж бүр байдгараа хичээж хахад хүний урманд гэлтайх нэг ч юм алга та. Гэсэн тийм л ирээдүй байна да. Ядчил та хүчтэй байна тий өөрийнхөө төлөө ирээдүйн төлөө. Нэс бусд нь бол зүгээр нь ховш байна даа л гэж харагдаж байна. Яаж одоо өөр хүн танаас өөр хүн бол энэ байдал дээр бол шантраад буугаад өгчихсөн байгаа. Таал тулдаа тий та нэг өөдрөг тулдаа ч юм уу эсвэл та сэтгэлийн тэнхээтэй сэтгэл зүйн хувьд хүчрэх тулдаа энэ болгоныг бор зүрхээрээ даван гарч ин да. За хэдүүлээ яагаад ийм зүйл тохиолдож юу гэдгийг харъя хэдүүлээ. За ерөөсөө ойлгомжтой. Та сайн сайхан зүйлийг зарсан хүсэл тэмүүлэлтэй байсан зорилгоо сайн мэдчихсэн яаж хүрэхээ мэдчихсэн байна. Хүрэх ёстой зэгээ хүртэл ингээд тодорхойлчихсан тий. Гол нь яасан гэсэн чинь төлөвлөгөө чинь буруу байсан гинэ. Төлөвлөгөө чинь одоо та тийм зүйлийг төлөвлөөд хэдий хэр хугацаанд юу хийх ёстой гэдэг тэр нарийн төлөвлөгөө гэдэг зүйлийг орхитуулаад нөө цээжний хонжоо гэдэг шиг за ийм ашигтай юм байна. Энийг хийж л да. Гээ шууд яваад орсон чинь тэрнээсээ болоод томоохон алдагдал хүлээсэн бодсноосоо шал эсрэг зүйлийг хийгээ явцсан гинэ ерөөсөө. Магадгүй ингээ гоё том бизнес эхлэе те. Одоо Монголд ийм одоо жишээ салбар хөгжөөгүй энэ салбараар яста бизнес эхлүүлээд та сүм баяжнаач юм уу тэгээд яваад орсон чинь ерөөс төлөвлөөгүй зүйлүүд ингээ араасаа гарч ирээд байсан та учрыг нь олохгүй яваад байсан учрыг нь олох гэж ингээ хэртэй хичээ зүтгэж байгаа мөртлөө нөгөө нэг юунд бизнест оруулсан мөнгө төгрөгнийхөө үр зээлэнд ороод бүр шалдаа бууцсан байна гэж харагдаж байна. Нөгөө их сансан газар 9 шөнө хоосоо яад ивэл да 7 хэмжиж нэг огтлоогүй 7 огтлоод нэг хэмжих гэдэг гинэ. Тийм учраас төлөвлөгөө гэдэг зүйлийг дутуудулсан учраас төлөвлөгөөгөө сайн хийгээгүй учраас өнөөдрийн энэ байдалд хүрсэн гэж байна. За энэ үйл явдлаас гол нь юг сурах хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээр хүлээх төвчээртэй байх. Тэгээд зөв цаг хугацаа гэдэг зүйлийг сурах хэрэгтэй байсан. Үнэхээр одоо чинь шууд ингээд бүх зүйлээ залиаслаад орох ажил мөн үү биш үү гэдгийг маш сайн шалгаж турших хэрэгтэй байсан гэж турших хэрэгтэй ямарваа нэг зүйлийг нэгдүгээрт нь хоёрдугаарт нь яг зөв цагт нь тохируулж ажиллах хэрэгтэй байсан. Тэр зүйлийг сурах хэрэгтэй. Тэр сурах хэрэгтэй гол зүйл чинь юусоо л үнэхээр зөв үү гэдгийг сайн нэгтлэх. Хоёрдугаарт яг хизээвэ гэдэг тэр нэг тогтсон цаг хугацаа эсвэл нэг тогтсон зөв тэр нэг юундэ циклдээ орж ажиллах гэдэг зүйл хоёр зүйлийг сурах хэрэгтэй байна хамгийн нэгдүгээр. За энэ хоёр зүйлийг сурчвал энэ ажлаас одоо энэ одоогийн энэ эвгүй нөхцөл байдлаасаа гарч болж чадна гэж. За үүнийг сурахын тулд одоо тэгвэл юу хийх юм гэдгийг харцгаая. За одоо юу хийх хэрэгтэй вэ гэсэн чинь таныг ерөөсөө зоригтой ингээд тэмцэхгүй байсан гинэ. Өөрөө хэрдээ ингээд тэмцээд байна, би мундаг байна, би хичээж гин гэж бодоод байсан мөртлөө хангалттай хэмжээнд тэмцэхгүй байсан байна гэж байна. Тэгээд бас ийм утга ойлгох юм байна. Нэгдүгээр хангалттай хэмжээнд тэмцэхгүй байна. Тэгээд өнгөрсөнтэйгөө зурлаад байна гэдэг шүү заяа. Хоёрдугаарт нь болохоор хитрхи тэмцээд байна. Түр ингээ хүлээгээд юуны төлөө, юуны тулд гэдгээ нэлээд сайн хараадах гинэ. Яагаад штэ. Та одоо яг юм байна гэсэн. Урдаас ч ингээ дайсан хүрээд ирсэн. Та ингээ сэлмээрээ ингээ далаагаад байгаа мөртлөө нүдэн анчаад хэнийг ингээ сэлмээрээ онох хэвээр гэдээ харахгүй л ингээ гарч нь ингээ жилээ цуцаад байдаг те. Сэлмэн ингээ хөдлөөд байдаг. Тэгсэн мөртлөө та ингээ нүдэн анцсан байна. Нүдэн нэх юм бол дайсан хаана ямар зайтай явж байгаа юм те. Яг аль нь цул цэг эмзэг цэг нь байгаа юм. Аль руу ингээ би сэлмээ одоо чинь хуйг дуулга руу ингээд чичлэх юм бол хуйг дуулгах чи хатуу хэмжээнд тэр үнийг одоо гимтэж чадахгүй те. Харин одоо нэг хуйг дуулганых нь яг завсраар нэг тийм сул зай байвал тэрлүү нь би одоо ингээд сэлмээрээ ингээд яах чичлэх хэвээр гэдгийг мэдэх хэвээр байна. Тэгэхээр ингээд болж байгаа зүйлийг ингээд маш тод ингээд боддоор харах хэрэгтэй. Юуг хийх юм гэдгээ маш сайн харах хэрэгтэй байна гэж. Тэгээд өөрт гарч ирж байгаа боломжуудыг ерөөсөө сайн ашигламаар байна. Тэгвэл өнгөрсөнтэйгөө зуралдаал нөгөө л нэг муухай юмнасаа гарах гэж хичээгээл тэрнтэйгээ ингээд зуралдаал өөрийгөө ядраагаад байна гинэ. Юутай тэмцэж байгаа нь яаж ажиллах гэдгээ маш тод харах хэрэгтэй байна гэж бол харагдаж байна. Тэгээд сахиус тэнгэрүүд нь юг зөвлөж ин гэхээр өөрийгөө чөлөөл. Одоо нүдэн анчаал
сэлмээс авчаад ахыг гарчин ядарлаа штэ. Нүдэ нэгээд хаашаа чиглүүлэх ёстой, сэлмээ хаашаа чиглүүлэх ёстой гэдгээ харах учиртай байна гэж. За манай 7 дугаар чулууг сонгосон хүмүүсийн маань энэ мэрэг энэ түрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Сэтгэл бичгээ мартаа зай дараа дараагийн мэтлэгээр иргэн уулзцгаая.